Дараагийн оролцогч бол 2 дугаар 114 Оюун цэцэг. Оюун цэцгийг тайлбарлая. Би эрхэнд хайртай жүжигэн байна. Зүудний хамхууд бол гэсэн тийм ээ. За миний хувьд бол наалмжтай хэлбэрсэн зааж байна. Миний хувьд бол харин өнөмшсөн гоо. Ууныхаа хатаг учрал юу гэсэн илэрхийлэхгүй зүгээр нэг тийм дуремал нэг тийм шахсан хоолой гаргаад тэр өөрөөр хэлбэл хэлбэр хөөцөлтэй тийм. Тэгэхээр зэрэг энэ хоёрдугаар шатнд бол биеийн зүйл байхгүй. Энд нэг одоо юу гэдгийг нэг талыг чөлөө шүүгч харсан байх гэж би бодож байна. Чи ямар алдаа гаргаснаа өөрөө мэдж байна. Мэдж байгаа юм. Энийг чи засаж чадах уу? Маш анхааруулах та тийцүүлье. За 2 дугаар шны шалгаруултан дээр эргөө уулзж байгаадаа баяртай байна. Бүжин лам маань 1 дугаар шны шалгаруултан дээр ямар дуу дууллаа? Одоо 2 дугаар шны шалгаруултан дээр ямар дуу дуулах гэж байна? Би 1 дугаар шны шалгаруултан дээр болохоор хоёрдугаар шатны шалгаруултан дээр бол бас амт төгжмтэй. Маралжингоо сэлмүү их зал би эрхэн тайртай. Би эрхэн тайртай гэдэг дуулсан. Ерөнхийдөө бол би амьд хөгжим сонирхдаг болохоор My Voice-гийн уралдаанд амьд хөгжимтэй орё гэж төлөвлөсөн. Тэгээд одоо 2 дугаар шатанда бас амьд хөгжимтэй орно. Тэгээд миний харц сууж байгаа хүмүүс болохоор баг миний хамтлаг гэж хэлж болно. Тэгээ манай сургуулийн дүүндэр байгаа. Амжилт урагшаа.
тэдрийг анхаарад бас өнгө тийм ээ өнгө чинь тогтохгүй гойвал орж гараад янз бүрээр дуулаад. Гэхдээ дэц Ойд болж юм, сайхан болж юм гэж бодож байна. Just дурталтайгаа урчирхаар хүний дуу хоолой өгдөг ингээд хүч ороод, уянгалаг болоо, хөгжмөлөг болоо. Чи яхахгүй нөгөө дуу гэдэг чинь хүний сэтгэл зүрхнээс урсаж харж идэг хөг аялгүй юм болохоор хөглөгддөг байр л да тийм үү? Баяр хүргэе мэдээ тэнцсэн амжилт хүсье. Санаа бол зүгээр дэжгүй сайхан юм санаачилж хийж байгаа юм байна. Тэгээд амжилт хүсье. Чи нэг сайхан чиний авах юм энэ хөгжим хаана яаж дуурч исэн өөрийнхөө шуумыг өөрийнхөө дууг ямар ч юм ингээс арилгүй сайхан хүргэлээ. Тэгээд тэнцсэн. 16 оноос хүрээлэг My Voice тэмцээн гарч ирэхээр надад яг уусаа баг надад зөвлөгөө надад олгосон боломж юм болоо гэж бодоод My Voice-д орсон. Тэгээд араас нь би My Voice-д тэргүүлсэн ч тэгүүлээгүй ч ер нь Universe-д ороод цаашдаа ер нь тэмцээн уралдаанд зөндөө ороод өөрийгөө сориод өөрийгөө хөгжүүлэхийг бодож байна. За энэ авьяаслаг залуучууд бол манай оролцогч Бүжин ламын хамтлагийнхан байна. За хараахан нэрээ өгж амжааг байгаа. Тэгэхээр бүгднтэй харин танилцчихъя. Төгөлдөр урчин билээ? Аз жаргал. Аз жаргал. За. Утган үлэх. Хүн бэлэг. Төвшин заяа. Бат тогтох. Бат тогтох. За. Та хэд бүгдээрээ одоо 28 дугаар сургуульд хөгжмөө тоглож сурсан уу? Тий. Ааха. За аав ээж нь одоо та нарыг ингээд хөгжим тоглохоор ер нь хэр дэмжиж байна? Них амар дэмжгүй ч гэхдээ ер нь хөгжмөр бол гайгүй байх гэж. Гайгүй байх гэж бод. Чи өөрөө тэгж бодож байгаа тийм. Гэрэх нь ер нь та хэдийг одоо тайсан дээр тоглоо тэмцээн уралдаанд оролцож байгааг чи ер нь харсан уу? Харсан. Зөндөө харсан. За аав ээж нь тэгж байна. Аав сайн байна уу? Тэгээд урлагаараа яваарэ. Тэгээд том болоод тэгэл өөрийгөө амиг дагаал яваа гэдэг. Дараагийн оролцогч бол 2 дугаар 114 Оюун цэцэг. Оюун цэцгийг тайлбарлая. Би эрхэн хайртай жүжигэн байна. Зүудний хамхууд бол тийм ээ. За миний хувьд бол наалмжтай хэлбэрсэн байна чинь. Баяр хүргэе. Миний хувьд бол харин өнөмшсөнгөө дууныхаа утга учир юу гэхээс илэрхийлэхгүй зүгээр нэг тийм дуремар
доор шатны шалгуулсан дээр бол бас амт хөгжимтэй. Маралжингоо сэлмэн их зал Би эр хүн тайртай. би эр хүн тартай гэдэг болсон. Ерөнхийдөө бол би амьд хөгжим сонирхдаг болохоор My Voice-гийн уралдаанд амьд хөгжимтэй орё гэж төлөвлөсөн. Тэгээд одоо 2 дугаар шатанда бас амьд хөгжимтэй орно. Тэгээд миний ард сууж байгаа хүүхдүүд болохоор баг миний хамтлаг гэж хэлж болно. Тэгээ манай сургуулийн дүүндэр байгаа. Амжилт урагшаа. Жаахан замбрааг дуулах гэдэг тэднийг анхаарал бас өнгө тийм ээ өнгө чинь тогтохгүй гойвал орж гараад янз бүрийн төл дуулаад. Гэхдээ тийц Ой дуулж юм, сайхан дуулж юм гэж бодож байна. Just дурталтайгаа урчирхаар хүний дуу хоолой өгдөг ингээд хүч ороод, уян гадаг болоо, хөгжмөлөг болоо. Чи яхахгүй нөгөө дуу гэдэг чинь хүний сэтгэл зүрхнээс урсаж харж идэг хөг аялгүй юм болохоор хөглөгддөг байр л да тийм үү? Баяр хүргэе мэдээ тэнцсэн амжилт хүсье. Санаа бол зүгээр гэж би сайхан юм санаачилж хийж байгаа. Нэг тийм шахсан хоолой гаргаад тэр өөрөөр хэлбэл хэлбэр хөөцөлтөд юм. Тэгэхээр зэрэг энэ 2 дугаар шатнд бол видео зүйл яггүй. чиний нэг одоо юу гэдгийг нэг талыг чөлөө шүүгч харсан байх гэж би бодож байна. Чи ямар алдаа гаргаснаа өөрөө мэдэж байна. Мэдэж байгаа юм. Энийг чи засаж чадах уу? Маш анхааруулах та хэлцүүлье. За 2 дугаар шатны шалгаруултан дээр эргөө уулзж байгаадаа баяртай байна. Бүжин лам маань 1 дугаар шатны шалгаруултан дээр ямар дуу дууллаа? Одоо 2 дугаар шатны шалгаруултан дээр ямар дуу дуулах гэж байна? Би 1 дугаар шатны шалгуулсан дээр болохоор You must leave me